Бүгд найрамдах энэтхэг улс Массури хот 1970 он. 1930 онд Монгол улсаас дөрвөн гарсан очир дарь хувилгаан болон чанарвын гэрүүлийн амьдарч байсан байр. Данзан хүүгийнхэнт манайхтай хамт буцахгүй дэгэ. Би Монголд очиж шоронд орно. Эсвэл алуулна гэд халгаахгүй нэг юм. Аргагүй дайхо. Тэврээд угтах аав ээж ах дүү байх биш. Очиж үзээгүй орноос эмээх нь аргагүй штэ. Одоо тэгээд яалтай хөө? I remember one Mongolian family. Гэргийн төвд нэг Монгол айлыг би тоод санаж байна. Тэд Монгол руу буцах тухай ярьж эхлэхэд эхнэр нь Монголын коммунистуудаас имэж тийшээ явахгүй гэж маргаад тэгээд тэд нар над дээр ирж асууж байсан. Ер нь энд байсан цөөхөн Монгол айлууд тухайн үед надтай холбоотой тулгамдсан асуудлаа ирж ярилцдаг, санаа оноогоо хуваалцдаг байсан. Энэтхэг улс Калимпон хот. Бид нар нэлээд том болоод 14-5-тай болонгуудаа бас санаа нь зовж исэн байна лээ. Яг л Монгол хүн чинь Монголда байх ёстой, гадаад хүнтэй суулгахгүй тул маш их хисээгээр ерөн Монголд очиод эднэрийг тэнд хүнтэй суулгая гэж тийм бодолтой байсан. Бас сонин тохиолдолд гурван айл нэг нь бол Америкт гараад явсан. Дараагийн ээлж нь бид нар байсан. Дараагийн ээлж нь цог дэлгэрийн гэрийнхэн байсан. Бид нар бүгдээрээ одоо Америкт явна гэсэн тийм өргөдлөө өгсөн, виза өсчихсэн. Гэтэл ардын хуралд элчин сайдаар дамжуулж Монголд эргэж очие гэж хэлэхэд яг тэр Америкийн виз бүтсэн, Монголоос гисэн хариу ирсэн. Тэгээд хоёр сонголт. Монголд явах уу, Америк явах уу? Well, this is the town of Mussoorie, where the three families lived for a number of years. Массури. Энэ бол Монголоос нүүдэлэн ирсэн айл өргүүдийн хувьд Америк руу явах, эх орон руугаа буцах гэсэн хоёр том нүүдлийн шийдэл хүрсэн хот юм. Очир дарь хувилгаан өмнөх нь Дэлв хотын мөрөөр Америкийг зорьсон байсан бол Монголоос ирсэн чанарв данзан хүү нарын гэр бүл 1970 оны ихээр эх орноо зорин очсон байна. 40 жилийн турш ээж илгэн сатантайгаа уулзалгүй санаж мөрөөдсөн тэднийг Монгол орон хэрхэн хүлээж авсан бол Mongolia and how would their family members welcome them? Why did these Ерөөс алс сулын Монгол нутгаас тэд анхнаасаа яагаад хайртай аав ээж ах дүүс төрж өссөн эх орноо орхин нүүх болов? And their homeland. Дөрвөлсгийн химээр. Монгол оронд 1930-аад оны үед өрнөсөн дөрвөн хөдөлгөөн болон түүний томоохон төлөөлөгчдийн нэг болох очир дарь хувилгааны түүхийг энэхүү кинонд өгүүлнэ. Нэгдүгээр бүлэг учир шалтгаан. (1970-ад онд алс улын энэтхэг орноос эх орноо зорин буцаж ирсэн чанарвынх, данзан хүүгийнх гэх хоёр Монгол айл бол 1930-ад онд эх орноо орхин дөрвөн гарсан 15,000 айл өрхийн хоёр нь байлаа. Мөрөн бус тоогоор нийт 47,000 орчим хүн өсөж төрсөн нутгаа орхин дөрвөн гацсан байдаг ч тэдний түүх өдгөөх хүртэлх Монголын түүх бичлэгт томтой зэгцтэйгээр нэгж дурддагсангүй. За 1954 оноос 2003 он хүртэл хэвлэгдсэн Монгол улсын албан ёсны тэрийн 5 удаагийн түүхийн хэвлэлд бол энэ хэрэгс дурдаагүй байдаг нь улс төрийн шалтгаантай 3 онд хэвлэгдсэн Монгол улсын тэрийн албан ёсны түүх 5 бод зохиол байгаа.
энд бол энэ нэгц асуудал байхгүй. Одоо нэгц зүйл орхио бичсэн байхгүй. Чимээгүй өнгөрсөн байдаг. 20 дугаар зууны Монголын түүхэнд одоо тохиолсон олон одоо эдрээтэй одоо судалгаа шаардж байгаа, дахин эргэж харж, дахин эргэцүүлэх ийм олон сэдвүүд байдаг л да. За үүний нэг нь бол энэ 1920-од оны сүүл үе, 30-ад оны ихэнх үед бол эх орноо орхиж гадагш нүүдлэн утсан ийм үүний тухай холбоотой асуудал юм байна. Одоогийн Дорнод аймгийн халах голсон буюу тэр үеийн хөлөм бойр нураас одоо Ховд аймгийн Булган сум, Баян Үлэг аймгийн Булган сум хүртэлгийн Монголын зүүн өмнө, баруун өмнө захаар нутагт ийсэн айл өрхүүдээс бол урагшаа барга руу, цахар руу, өвөр Монгол руу, дээд Монгол руу, Хөхнуур руу, Шинжаан руу дөрвсөн тийм бол нэлээд гарч ирсэн. Монгол орны өмнөд хэлийн дагуу өргөн зур сар өрнсөн энэ дөрвөн хөдөлгөөн эд хүчээ авч байсан 1930 онд Монгол улсын нийт хүн ам 600 мянга гаруй байжээ. 2 жилийн дотор 600 мянган хүн амаас 47 мянга гаруй нь их нутгаа алгуугаар орхон самдуу мэндүү хилт авч одсон байх юм аа. Учир шалтгааныг угахгүй орхиж боломгүй энэ их дөрвөлт чухам юунаас болов? Юуны өмнө энэ үйл явдал маань одоо дэлхийн улс төрийн нөхцөл байдал, за бүс нутагт болж байгаа үйл явдал, за мөн дээрээс нь одоо хоёр хөрш оронд болж байгаа үйл явдалтай салшгүй холбоотой. Тэгээ 1920-ад оны үеэс эхлээд монголчуудын нэг гол явуулж исэн чиглэл нь энэ өмнөд Монголоо нэгдэх асуудлыг бас хүчтэй тавьж исэн. За энэ чиглэлээр одоо Монгол Ардын намын дугаар оны дарга Дамбад орж тэргүүт олон хүмүүс тодорхой ажлууд хийж исэн байдаг. Энэ нь комментэр нь болон зөвлөлтийн энэ большевик намын удирдлагын алс орнын бодлоготой зөрчилдсөн. Монгол бол одоо цэрэг улс төрийн одоо чухал ач холбогдолтой бол одоо энэ бус нутаг. Дээрээс нь одоо газар зүйн хувьд бол одоо тийм чухал ач холбогдолтой, байгаль одоо эдийн засгийн хувьд бол одоо мөн адил одоо чухал ач холбогдолтой юм бүс нутаг байгаамаа гэж одоо тухайн зүйлд орсуулсан удирдлага одоо намын одоо эрхлэх хүмүүс бол гэж үзсэн байгаа. Коминтерны болон зөвлөлт холбоотой улсын энэ гадаад бодлогын үндсэн чиглэл нь бол хувьсгалыг Азад экспортлох явдал байл. Тэгэхээр Монголоор дамжуулаад Хятадаар дамжуулаад зүүн өмнөд Аз бүхэлдээ гэсэн ийм стратегийн төлөвлөгөө боловсруулад энэ одоо социалист хувьсгалыг өрнүүлэх ийм бодлого хэрэгжүүлж байсан л да. Монголын одоо хөрш болох одоо дундад иргэн улс уу Хятадд бол төдийлөн бас нөхцөл байдал бол сайнгүй байсан. Цэргийн эрхтнүүдийн одоо дарангуулалт тогтчихсан байсан. За ер нь бол Манчин гүрний нуруу улсны дараа Хятадын ерөнхийлөгч Иваншка бол одоо манай баруун Монголыг Шинжааны нутагтай нийлүүлээд ийм засаг захиргааны тусгай нэгж байгуулах гэсэн энэ бодлогыг бол бүр 1912 оноос бол идэвхтэй явуулж ирсэн байна. 1915 оны Хяактын гэрээгээр бол юу гэж утсан бэхтэй зэрэг баруун Монгол одоо тэр Байтгогдын орчныг цагаан түнхүү гэдэг газар хүртэл одоо Шинжаанд нэгтгэх гэж одоо их зүтгэсэн. Улсын хилээс дотогшвол одоо 140 км-ийн гүнд байгаа. Тийм гэсэн газрыг Шинжаанд нийлүүлнэ гэж одоо ингэж Гятын тал бол олон жил ингэж эрмэлж байсан. Хой талд нь улаан хувьсгалыг улааран хэрэгжүүлэхээр зүтгэсэн коммунистууд уур талд нь Монгол улсыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн эзэлж эрхшээлдээ оруулахаар шулуутсан цэргийн эрхтнүүд. Аль алийнх нь арга башир буулт хатуу байсан үе. Богд талд гэсэн 24 оны хууль гарснаас хойш бол хамаг ямиг ингэж одоо бодлуулсан, бужигнуулсан, хооронд нь нэвцүүлэхгүй болсон. Үндэсний ардчилсан шин чанартай зорилтуудыг өгөө хийх, тэдний одоо зорилго чиглэлийг хувьсгалжуулах, социалист чиг баримжаатай болгох юм шахалтуудыг үжтэй хийж исэн.
Тэгээ энийг нь ямар нэгэн байдлаар хүлээж аваагүй Монголын нөхцөл таарч тохирохгүй бидний одоо онцлог өөр гэдгийг илэрхийлж исэн хүмүүсийг улс төрийн давтсангаар шахах ажлыг бол 26 оноос эрчимтэй явуулсан. Коммунизм бол ганцхан коммунизм тэр Маркс, Энгельс, Ленин заасан, Сталин заасан тэрнийг л ганцхан чанга хүн ингэж үзээд бусдыг бүгдээр ингэ худлаа гэж үздэг. Нэгдүгээр, хоёрдугаар тэрнийг устгах хэрэгтэй гэж ингэж. Тийм учраас 3 имийг хөнөөсөн шүү дээ. Нэгдүгээр нь бол лам хаврагуудыг хавилгаа татах тэр эрдэмтэй боловсролтой сэхэтнүүдийн. Хоёрдугаар баячуудыг. Тэгэхээр тэр баян хүн гэдэг бол өөртөө хөөхөн тийм амьдралтай тийм ажилсаг, нямбай, мал зүргэн өсгөж чаддаг тийм л хүмүүсүүд. 3 дугаарт нь юу гэхээр Чингисийн удам биднуудыг олон зууны турш чиглүүл зүглүүд ирсэн тэдгээр одоо бидний удирдж ирсэн улсыг устгахыг хүссэн да. Коммунизм тэр таарахгүй юм. Ер нь одоо ийм юм байх гэж бодохоор засаг ирсэлтэй. 1928 оны тэр Нарван 2 дугаар сарын 7 дугаар их хурлаар энэ Монголын үндэсний уламжлалт эх оронч үзэлтэй бүх энэ улс төрийн зүтгэлтнүүдийг улс төрийн нам улс төрийн өндөр албан тушаалуудаас зайлуулсан. Түүний оронд одоо Шижээ, Бадрах, Лаган гэх мэт олон тооны зүүн тэнгис нэрлэгдсэн юм залуучуудыг гаргаж ирсэн. Зүүнний нуглааны үед бол энэ хар шар пядлуудыг ангийнх нь хувьд одоо хүнийх нь хувьд бие хүнийх нь хувьд ийм устгах бодлого хэрэгжсэн юм байна. Энэ тусгай комиссууд байгуулал тэгээ хөрөнгийн нураагаад ямар нэгэн одоо улс төр юм уу эрүүгийн хэрэгт холбогдуулж одоо устгах ийм ажиллагаа явагдсан. Мянга 1932 онд 5100 хүнийг төвийн шоронд багтааж ядан чигсэн байлаа. Баривчилгаа гэдэг бараг жирийн үзэгдэл болж улс төрийн олон зохиомл хэрэгүүд үүсч хүнийг цаазлах нь мал заазлахаас хялбархан болж лам нар хэдэн зуугаараа буудан хороогдож эхлэв. Цаг тур ийхүү цамнан ноцох талын төмөр мэд юу юугүй нөмрөн өмжээ. Тэр манай одоо тэр амрын теорийн одоо тэнд алтан цайгийн тал гэж үү тэнд одоо лам нар чавч тэнд тэгвэл дугуйдаа шаарлаа суулгад дугуй шарын харагддаг байсан гэж тэр зардаг лам нар байсан байл. Тэгээд 2-5 хар юм нэсчрэл даваад явцдаг юу ч байсан тэр машинаар л очиж явцдаг байсан шүү. Их голын хэдгээ цагаан хийдвээс одоо бүгд номууд нураагаад их голын усан тавиал ингээл талаар нэг ном хөлөрж исэн гэж ярьдیں۔ Манайхан өгсчүүл. Тэгээд ингээд ирэхээр хүн чинь их нутагсаа дайжж айж одоо тэгэл одоо илэрхий лам хувраг том баянуудын барьж аваад нядлаад байхаар ч одоо хүн зугтахаас явах үү. Айл өрхөн бурхан шүтэнтэй байхыг хориглосон номсууд одоо гүрэм хийлхийг хориглож ийсэн хүрээ хийдийг аж ахуйч ясаас татвар их хэмжээгээр авдаг болсон. Ламнараас татвар авдаг болсон. Одоо насан турш ламнараас нь 30 чинь. Төлж идэхгүй та нар тэгээд одоо харуулгаад ингээд хүүхдүүд нь чиг харуулад одоо хүн ламнаар нь төлж идэхгүй. 1929 онд Пядлын хөрөнгө хураах том аян эхлүүлсэн. Энүүгээр бол одоо үндсэндээ чинээлэг гэж нэрлэгдэжсэн ардуудыг өртөл Пядл дарлагч ангийн этгээд гэж үзээд хөрөнгө малын хурааж эхэлсэн. За тэгээ юу одоо шашинтай тамцсан гэдэг бол нэгдүгээр одоо эдийн засгийн талаар нь тэр сүмхэдийн жасуудын малд өндөр алуун дотор оногдуулж зарим хэсэг нь бол одоо тэр хамтар шилжүүлж гэх зэргээр бол сүмхэдийг бол үндсэнд нь одоо ламдран авч харахгүй байдалд оруулсан. Түүгээр орохгүй одоо сүмхэдийг бол одоо гүчээр хааж алуус одоо эзэнгүү болгож зүй зохисгүй бодлыг гаргасал да. За тэгээд хамтрал коммун гэдэг имийг одоо төр хөвчилж яарвчилж байгуулсан. За энэ нь бол Монголын нөхцөлд бол хугацаанд болоогүй зүйлээс. За ийм учраас Монголынхаа гол баялаг болсон энэ малаа бол маш их хэмжээгээр бол алдсан. Зундаан сайхан цагаан эдээгээр амьдардаг байсан улсууд тэр хамуун хамтралын үед бол жигтэйхэн хонион гаргаж идээд тург мах идэхгүй гэж гидс дотрын нийтэхгүй цаатгалцсан болж байсан гэж. Манай одоо нутгийн хөгшчүүлдэг гэж ярьдаг, өвөмөнтэй гэж ярьдаг.
Дээр нь яг үүнтэй холбогдуулаад Монголын уламжлалт энэ шашин бурхнаас гадна өөрийнх нь энэ цаг тооллыг хүртэл өөрчилсөн. Өнөөдрийн бидний одоо энэ календар гэдэг зүйлийг бол энэ 1931 оноос эхлээд монголчууд мөрдөж эхэлсэн байгаа шүү дээ. Дээр нь хамгийн нэг том өөрчлөлт хийхийг оролцсон нь Монголын уламжлалт бичиг үсгийг өөрчлөхийг оролцсон. Монгол бичгийг халж латин бичиг одоо үсэг чийлжих том аян өргөнүүлсэн. За тэгээд энэс гадна бол бас төрөөс баримтлсныг алдаатай бодлого юу байсан бэ? Гадаадын капиталыг шахан зайлуулах ийм бодлого байсан байна. Энэний улмаас бол зөвхөн одоо Оросын худалдаад Монголд орж ирэх ийм хэрэгтэй болсон. Гэтэл Оросын худалдаа бол Монголын зах зээлийг хангаж чадахгүйсэн. Улс орон даяар бараа таваараа хомсдол бий болсон. Ард түмний аж байдал бол маш дороотсон. Мал сүргээ алдсан. Бараа таваараа хомсдолд орсон. Анги ялгуурлах бодлого явуулж одоо ардын төр бол өөрөөтөө дайсан бол маш их хэмжээгээр бол хураасан. 1920 хэдэн оноос эхлээд энэ 30-аад оноос эхлээд томчулаас нь барьсан, өмчин хураасан ямар нэг хэмжээгээр одоо урт богино хугацаагаар яд шийтгэлд орж байсан байдаг. Тэгээд тэр улсууд тийм их гэнт хэрэгтгүүд байсан үгүй байдаг. Ард түмний хүндэтгэл хүлээсэн хүмүүс байсан тэд бол. Тийм учраас ард түмэн одоо тэднийсийг нэг талаар одоо өмөрсөн сэтгэлээр хандаж байсан. Бид бол одоо энэ Монголын шарван шашны хамгийн том тэгээ баруун хязгаарт хамгийн ойрхон энэ хамгийн том суурин газар ирчээд байна л да. Энэ хийд бол анх 1894 онд анхны дугуйн баригдсан түүхтэй. Оргил үедээ 1930-ад онд 1000 орчим ламтай байсан. 1936 онд энэ хийдийг хаасан, лам нарын хэлмэгдүүлсэн. Нийт 21,000 орчим лам нарыг одоо хороосон цаадсан байдгийг. Тэгээ энэ тэр их том айхтар аргис үйл ажиллагаа бол энэ хийдийг бас тойроогүй. Тэгээ энэс болж энэ хийдийн одоо ширээт лам гэдэг Минжүр дорж гэж хуйлгааныг энэ хийдийн гол лам нар удирдах лам нар бол тэр нууцаар хил гаргасан байдгийг урагшаага. Минжүр доржийг гарсны нууцаар гарч явсны дараа нь бол олон лам нар дагаж гарсан. Энэ нутгийн сүсгтэн олон бол бас олноороо дагаж гадаадад дөрвөж гарсан байдаг. Энэ ер нь болохгүй тэр гарч ирж байгаа юм байна гэж. Одоо ёстой будаатай газар гэдсэн, бурхантай газар одоо тулгаагаан мэдүүлнэ гэж ингээд одоо нүүж эхэлсэн байна. Тэгээ миний аав 5 настай энэ амар биентэй хийд дээр эхэлж шавлан суугаад 1000 лам нар одоо байсан. Тэгээ тэнд манай байж байгаад нөгөө лам нарыг одоо ер нь хэлмэгдэлд ороод одоо лам нарыг бараг л шарын шашингийн чинь байхгүй бол устгана гэдэг ингэхт нь манай аав лам багшаан дагаад тэгээд урагшаа тэр эзний өшөө гэдгээр болцсон юм. Тэр хамтрал коммун гэж байгуулагдсан байсан гэж байгаа юм. За тэр нь болохтой зэрэг одоо бүсгүйчүүдийн үсийг хэргадаг, эрэгтэйчүүдийн одоо том толгой лам нар одоо ноёд пядал одоо тааж ноёд иймэрхүү улсуудыг одоо баривчилдаг. Ер нь одоо бид нарыг бүгдийг баривчлах нь энээс л одоо урьдчилж урагшаа гарахыг бодцгоё. Хил хязгаарын төрөөр одоо нэвтэрчил тэгж л гарахыг бодно гэдэг. Энэ иймэрхүү хэдэн улсууд нийлээд тэгээд урагшаа гарсан байна. Ард түмэн яагаад засаг төрөө эсэргүүцдэг юм бэ гэхээр тэдэнд таалагдаагүй бодлого явуулсан учраас, тэднийг ядууруулсан учраас, тэдэнд үзэл санааны батнууд итгэл олгоогүй учраас ард түмэн төр засагтаа итгэл алдаж дургуйчдаг. Тэгэхээр 29-30 онд бол Монгол яг л ийм үйл явдал болсон. Ард түмний эцтэй тулсан уур хилэн хилийн дагуух аймагуудад нутгаа орхин дөрвөж нүүхээр илэрсэн бол хилээс хол аймагуудад зэвсэг тэмцлэр илэрсэн байна.
маш аимшигтай юм болж байгаа. 32 оны бослогчоос бүрэн бус тоогоор алагдсан хүн 6,000 гэж байна шүү дээ. Энэ нь бас хамаагүй дотоод тасралтгүй бол нэг юм үргэлжилсэн их үе мэнтэй жилүүд байсан л да. Намаа гэдэг хүн манайхтай сахад байдаг үсий байж хөрх би ханаар байж үзсэн чинь нөгөө хүний чинь хоёр мартыг өнгөчээд нөгөө хүний чинь аваад явж байгаа байхгүй. Тэгээд би ханаа очоод гүгээд үзсэн чинь аваад явж манай гадуур гарлаа. Тэгсэн чинь нөгөө чинь за шамбазын утсан дээр уулзээ цаал устай гэж хэлээд за нөгөө замаа гэдэг чинь тэгээ яваад үзсэн байлаа. Тэр очоод тэрийг очоод авах гэсэн байгаа ч гэж. Тэгээд лам хуурах гэж үүсэж чадахгүй тийм үе байлаа. Гойд бас цэцгээс муу хайдаг гэдэг байлээ хөөж яаж. Тэр сайхан намтай хэлчихлээ мөн ч нөө хятад гэж барж байсан. Ерөөсө тухайн үед эрдэмтэй гэж үсэн хүмүүсүүдийг бүгдийг хийсэн. Энэ хэн хийсэн? За яг чуулсан дотоод юм. Өөрөө мэдгүй яахгүй дандаа нэ. Ер нь хэцүү юм болж байсан шүү дээ. Энэ 30 онд ихсэн дөрвөлт нэг жил гаруй бараг 2 жил жахан үргэлжилсэн. Гэхдээ 32 оны бослого дарагдсан хойно ч гэсэн 33 4 онд 38 он төртөнд чинь үргэлжлээд л гараад байсан юм билээ. Эхэлж гарсан газрууд гэвэл одоо энэ өмнө гой, дорн гой хоёр баг. Улаан шар гэдэг хоёр зөрчилдөөн улс төрийн зөрчилдөөн бий болсон юм байна. За тэгээд ер нь одоо Орчин сууж амьдрахад төвөгтэй би хинтээ итгэл алдаад ишвэн шиг байлаа. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ улааны энэ одоо айхтар ширүүн одоо үйл ажиллагааг нас чөлөөлөхөөр банчин богдын цэл ирнэ гэсэн юм цуу яриа байсан юм байна. Тэглэр одоо энэ говийн дутагч нь одоо өмнө одоо баянгаа цагт төрмөн энэ сумнууч юм бол одоо дайны хөл болох нэ. Тэглэр бид малчгүй аюул амнасаа алдах нэ. Ийм учраас ямар ч гэсэн өвөр Монгол гарья гэж нэгдсэн шиг байна. 2хан жилийн дотор хүн амын бараг 8% хамран өрнсөн дөрвөн хөдөлгөөний түүхийн бүдэгхэн бүрэн судлагдаагүй жимийг хөн хайвал аймаг хушуу бүрт ард олон итгэл бишрлээрээ хотогт хувилгаад даган нүүрсэн талаарх аман түүх олныг олд сонсноо. Төвөн дотроос дөрвөн хөдөлгөөний түүчээ болж явсан Өмнөг Ав аймгийн Дүргэслийн жимээр нэхэн ховд Далва хотогт очир дар хавилгонсон нэрсийг онтоо дуулна. Тэд Өвөр Монголын нутагт Дэлвагийн хошуу хөмөх аймгийн албан ёсоор байгуулна. Дөрвөн ирсэн монголчуудаа тойлон агуулж байсан юм. Өвөр Монгол дахь Дэлвагийн хошуу бол дан Монгол дүргэстээс бүрдсэн аймаг байжээ. Их нутагтаа эзэн байсан хүмүүс юуны учрын хүү дүрвэгчд болон хувирх болов. Алдаатай бодлого явуулж буй ардын засгаа ирүүлэх гэж айгүй цагийн салхийг багц чадхаа зөөлрүүлэх гэж алдартай хотогт хувилгаадтай хандан ард түмэн хошуу засгийн удирдагчтайгаа хамт айлтгалан хуруулж байсан сонирхолтой баримт энд байна. За 1922 онд ардын засаг мандсны дараа тухайн үеийн ардын засгийн анхны төшмөд хошуу захирагч нар нийлж айлтгал өргөж за тэгээ гүрэм ном айлдуулсан. Энэ улааны ном сурталыг жаахан зөөлрүүлж өгөөч. Энэ ард доолнд одоо их эсрэг хар шим их байна. Энийг зөөлрүүлж өгөөч гэж. За ингээд гүрэм ном айлдсан байдаг. Тухайн үед бол монголчууд бол одоо ямарваа нэгэн зүйлийг бол ном уншиж те одоо тэрийг одоо засах ийм бодлогыг бол баримталж ирсэн ба. За тэгээд энэ үднээс бол тэр нутгийн ард түмнүүд мөнгө нийлүүлээд
одоо энэ хувилгаанаас бол энэ улааны аюулыг зайлуулж өгөхтэй энэ одоо бодвол нам төр одоо төр засгааныг төвшин байж те зөв бодлого явуулаасаа гэж энэ бурхан сахиулсандаа даатах ийм ном уншиж өгөөч гэсэн ийм хүсэл тавьсныг нь бол хожим тэр хүнийг бол хэлмэгдүүлэх байдалд бол хүргэсэн байна. Хамгийн анх баримтлагдсан хүмүүсийн нэг бол одоо очир дээр хувилгаан гэж байлаа. Энэ одоо ёс засгийн хушууны томоохон хийд хушуу хурал гэж байсан. Энэ зүүн сайхан уулын баруун зүрт тэмдгийн том ном очир дээр хувилгаан гэж байлаа. Гүйжилэр намжил дэрж гэж хүн байлаа. Шавруулам сонон анжил гэж хүн байлаа. Үе олон үе дамжин тодорчсон одоо хувилгаатууд гэж ийм хүмүүс байсан. Ялт төвдөнгийн өчхөн. Харьяат тамгын түшмэл нараас ардын намын ёс суртал хэмээгч нь ихэд тэрслүү гажуу хэмээх тул тэрхүү ёсыг тус хошуунд дэлгэрүүлэхгүйг даатгахад шоогоор төлөгдөн үзээд багсаг авралын ном буулгасан. Ийм хэрэг үйлдсэн хэмээн өчмө. онд одоо эдгээр 8 улсуудыг таслан шийдгэсэн. 5 жилийн ял сонсгоод за өмгөөлөөд одоо 2.7 жил болсон. За энэ 2.7 жил нь одоо ардын хувьсгалын түүхт 5 жилийн ойтойд 2026 онд давхцсан учраас агуу их өршөөлт хамрагдаж энэ биеэр эдлэх ялын тэнсэн харгацуулж ингэж нутагт нь нуцаасан байдаг юм аа. Бүтэн жил үргэлжилсэн эрүүл шүүлтийг эстааж Өмнө Говь аймгийн Балдан засгийн хушууны 3 үеийн ноёны туслах түшмэл хийж байсан Дугууржав хэмээх туршлагатай өвгөн түшмэл шоронд амьсгал хураажээ. Үед амьдсан эгэл түшмэлч төрөл авсан хотогт хувилгаадч айсуу цагийн баламдыг урьдан харж амжаагүй байлаа. Харин очир дар хувилгааны хувьд онцгой ялгарах нэгэн баримт анхаарал татна. Очир дээр хувилгаанд 1922 онд гинтхэн өөрийнхөө хамбын ширээнээс бууж за өөрийнхөө бүх хөрөнгө за өөрийн одоо лавиран тэр хашаа хүрээ бүх төрөнгөө жастан тушаагаад хүрээний доотад нэг айдны мос авах шаваад тэр санжаасан гэдэг дүүгээс нь гатын хөөдөө би бас нэг жил бараад яа тэгээд одоо тэр хүүхдээ аваад оюусан гэдэг нэг муу тэгтээ тэгээд очиас тэнтэй сууцгаа. Ер нь сэргийх бантай ном эрдэмэдсэн болоод тэр нь урдчилсан мэдсэн байж болох ийм талтай харагддээ. Яг л өөрийнхөө хувилгаан зэрэг тэр дээр одоо мөрнүүдийн дээд талд тусгай сенти буюу асан ширээн дээр залардаг тэр байдлаа өөрөө татгалзаад тэр үзэл суртал ирж амжааг байхад бие бэлдэж эхэлсэн. Тэр хүн өөрийнхөө эрдэм шатлаараа ер нь намайг бол хастаа ингэн гэдгийг бол мэдсэн байдаг юм байна л да. За энэний бас нэгэн баримт бол одоо 1925 онд тэр барьж авч шоронд хийгээд ирээд мал хөрөнгийн одоо бүртгэл юу асуугаад яхад одоо миний байгаа мал хөрөнгө одоо ийм л юм байгаа. 2 морьтой нэг хэдхэн үнэтэй 50-60 хоны maaтай ийм л байсан. Одоо жил болгон та нар тоолж байсан. 23, 24, 25 онд тоолж исэн. Миний тоолгын баримтууд одоо ил байгаа. Ингэж түүхэн тэмдэглэгдсэн байдгийг. Улаанбаатар хотноо бүтэн жил хоригдоод буцаад нутагтаа очиход байдал удамд орцсон байжээ. Дээрд болов гэж харсан 3 жилийн горилго 1930 оны төгсгөл тасарч очир дар хувилгаан өөрийн төрсөн дүү чимэд оржиг дагуулan 1930 оны 12 дугаар сарын 27 оны өвлийн эд цаснаар Айша эзний гол руу хил даван дөрвжээ.
Очир дээр хувилгаан бол одоо Бомцог тайжийн 2 дахь хуу Жамын осор нэртэй. За дээрээ Чанаруу гэдэг ахтай, доороо Чимэд орж, Найдан, Зунзай, Бадам гэдэг ийм эхийн 6 хүүхэд байгаа юм. Ингээ 1897 онд энэ хүнийг тэр очир дээр хам хувилгааны хойд дүр гэж тодруулаад 1898 онд ширээн залсан юм аа. Тэгээд тэр ламнаар ерөн цаг дээр биш болох нь ер нь сүм хэд шиж байхгүй болох юм байна гэж тэд нар мэдсэн байна л да. Тэгэл гараа явуулсан юм шиг байгаа юм. Тэгээд хойноос шавнарын сууцсан. Тэгтээ зэрэг айлууд сууцсан. Those who followed him, it was out of their own wish. Түүнийг дагсан улсууд цэвэр өөрийнхөө итгэл бишрлийг дагсан. Түүнээс биш тэрээр намайг дагаад нөө та нар надтай хамт явах ёстой гэж лав хэлээгүй байх. Тэд бурхан шашиндаа итгэсэн итгэл бишрэл, үнэн сүсэг, өөрийн багштай ойр байх гэсэн ном сургаалын дагах гэсэн хувь хүмүүсийн бие даасан шийдвэр дээр үндэслэн түүнийг даган нүүсэн болов. So I think it was an individual decision. Тийм нэг нарийн зохион байгуулалт хийгдсэн бэлтгэсэн юм энэ бол харагддаг. Зүгээр яг нийтрээ сонсдог хэл алдагдсан, тогтворгүй болцсон. Тэгээд тэр үе чинь нэг улсын хэл энэ төр гэдэг айхтар тогтооцсон юм байсангүй шүү дээ. Тэгэхээр тэр чинь чөлөөтэй л орж гарч худалдаа наймаа мал сүрвээ оруулж авч солилцчлээд жирийн амьдралтай байсан. Тэгээд тэр чинь гараа явахд бол одооных шиг эдний хил нэвтрэх гэж байгаа шүү тийм сэтгэхүй саад маад байхгүй шүү дээ. Чөлөөтэй нүүдэлчиж юм чинь. Тэгээл гараа. Би бол одоо дөнгөж удаан ялцгай дөнгөж төрөө 4-3 хонж байсан. Тэр өргөчлөө шатаа нүүлгүй болохгүй бошоохон онцод нөгөө хэвдээ л. Тийм дөрвөлтийн байдлаар нүүдэл байсан. Манай ээж мэжийнхэн бол одоо цомонти хойчин 5 аваа гэж тэнд ерөөсөө гэрэн бариаттай нарчхол тэгэл нэг зөвхөн аягны хээ сууж идчихэнтэй нэг унаамартай нэг хөтлөгөө тэмээтэй тэгэл явж ирсэн гэж хэлдэг. Оттамалаа орхиол гэдгийн тэмээ аваад тэгэл нүүхэд бол тэгэл нөгөө оттамал чинь ачаага яваад өгтөө зэрэг майлалтаа яг ушуурал ачаагаа дагах гал малаа явах болохоор нохой чинь улаал тэгэл оцроо тэгэл манай ээж малхойгоо орхиод нохоогоо уйлуулад ийм муухай юм чигч байх гэж. Тэгэл манай ээжийг уйлуулаад тэгэл нүүж исэн юм гэлээ. Нэг хэсэг одоо бас одоо хитрхи нөгөө бас бурхан шашиндаа сүсгтэй лама ишээ явуулсан. Одоо тэрнийг л дагаад явуулжээгүй тэгэл одоо бид нэр юм тэгэл өгсөн ч одоо тэгэл дараа сайхан болно гэсэн ойлголттой байсан. Тэрнийг хараас зүтгэсэн. А нэг хэсэг нь бол одоо энэ ардын засаг гэсэн болсон. Ерөөс бүх юм чинь хурааж өгнө. Агуу хөхний чинь болон шинэ нөхрийн чинь алан тэгэл янз бүрийн үгэнд итгсэн. Манай өмнөх төвчлэгт бол энийг бол нэг хэсэг одоо үл өтөх хүмүүсүүд л зохион байгуулад одоо хийгээд гаргаад явуулаад ингээд исэн юм шиг бичээд идэг. Гэтэл үнэн эрэг дээр бол тийм биш юм байна. Энэ бол маш өргөн олон түмний бухимдал байсан. Хил дагсан аймагуудаас тэгээ энэ дөрвөн хөдөлгөөн үүссэний одоо их замбараг явдал бол одоо ер нь тэр үеэр бол бас далимдуулсан одоо дээрэм хулгай хийсэн одоо тиймэрхүү хэрэгүүд бол маш их гарч ирсэн л да. Зарим бүр их цуутай дээрэмчин ялуурч төртөл гарч ирсэн. Дэлэг самб тэр гүнзэн оруу сурмаажав алаг намнан гэдэл энэ чинь бол их олон хүн биэлдэ. Тэгээ эдгээр чинь гарч авсан хойноо эргэж дээрмийн бүлэг байгуулад хаана юу гэдгийг мэддэг учраас эргэж дээрм хийдгээс сумын захиргаа одоо дэлгүүр хошоог дээрэмдэх банк одоо юу гэдгийг тийм юмнуудыг дээрэмдэхтэй тийм бол маш их гарч ирсэн. Тэгээд эний чинь тэгээд төр засгийн зүгээс таслахын тулд залгаан цэрлүүлэх ажиллагаа бас төрийн зүгээс явуулж исэн байна. Хоёр ч энд ялуу удахтай юм бичснээр бол хоёр ч удаа зэрэг оруулж 200 гаруй одоо айлыг устгаж исэн бид зэргийн хүчээр. Энэ монголчуудын энэ үйл ажиллагааг дундад иргэн улсын тал улс их овч нар ашигласан байдаг. Монголд болж байгаа нь хямралт үйл явдлыг тэд сайн мэдээд анзаараад одоо янз бүрийн чимээ анир аваад тэгээд одоо энд бол монголчуудыг жаргах газар бол өмнө зүгт байна. За бурхан багш нь бол байна. Ванчин богдч одоо энд ингээ амьд байж байна. Арын богд бол байхгүй болчихсон.
Тэгэхээр бурхан шүтээнд мөргөх ариун үйлс нь бол энэ өвөр Монголд байж байна. Банчин богд бол Монголын ард түмнийг энэ дарлал зовлонгоос чөлөөлөх энэ Шамбалын цэрэг хуралдуулж хүч хэрэглэж бас зовлонгоос ангижруулахад бэлэн байна гэсэн юм зурглуудыг хараад эхэлж ийсэн л да. Батхаалах гэдэг газар Банчин богд байгаа. Банчин богдод мөргөн гэж гэсэн нэрийн дор нүүсийн байлаа. Ганц миний хийж ягараагүй. Өмнөг аймгийн Баягоо, Цогцчи, Хамбог гэсэн сумынхан гарсан. Банчин богд бол өвөр монголчуудыг японочдын эсрэг нэгдэх энэ хятадын засагрыг өвөр Монгол тогтоох замун улааны одоо аюулыг өвөр Монголд нэвтрүүлэхгүй байх ийм зорилготойгоор одоо Банчин богдыг ашиглаж ийсэн байдаг. Тэрнээс нэг тийм бүгд найрамд Монгол ард улсын талаар явуулсан бодлого энэ дээр юм харагддаг. Харин Монголоос мөргөжтөл маш их очдөг байсан. Одоо дээр үстэй юм сум гэж байсан, сум баг гэж байсан биш. Тэр хушуугаараа гэж хушуугаараа гэж явж ийсэн шиг байна. Тэгэл одоо манай хөдөл одоо энэ хурмын баян далайн көлөд хамтдаа хэлээс гаралдсан гарсан. Зүүнтэйгээс л цэцээ мандлаагийн чиний кэлбас өргшин гараад. Тухайлбал одоо энэ өмнө говийн чиглэлээр ихэд 2000 орчим өрх бүхий тийм 8000 хүн ам одоо ингэж дөрвж гарсан байгаа. Гол нь бол тэдний гарсан шалтгаан бол гадаадд гарч нэг баяжи хөлжи гэсэнтэй биш. Ерөөсөө тэдний бүр хэдэн үеэрээ дамжсан бурхны шашныг чөлөөтэй шүтдэг тийм газар очиж нутгал гэсэн тэр л үүднээс нүүсэн ийм зүйл бол одоо аман сурвалж яарч, бичгийн сурвалж яарч тодорхой нотлогддог. Бид дараах нөхцөл байдлын улмаас аргагүй эрхэнд нутгаасаа дөрвөн нүүлээ. Бурхан шашныг арилган устгаж байна. Лам хуургыг муугаар доромжилж байна. Олон ардын санаа гэдэг боловч хэдхэн идэвхтэн гишүүдийн саналаар ажил явуулж байна. Ард түмнийг гачигдуулж байна. Язгуур угсаатныг феодал хэмээн хөрөнгө хөгжлийг хурааж байна. Юу ч мэдэхгүй эмэгтэйчүүдээр элдв аль эрхлүүлж байна. Улаан Орсын эзэрхэг төрөнгийн нарт улсын хамаг баялагийг өгч байна. Тэд бол аргагүй л одоо эрхэл нутаг орноо эрхэж явсан. Шив өөрсдийнхэн одоо шүтэж баримталж байсан шашин шүтлэгийг үргэлжлүүлсэн. Очир дар хавилгааны ил даван явснаас хойш яг 1 жилийн дараа хар халахын домог тутах Ялва хотод Замсран 1931 онд бас л өвөр Монголын нутагт дөрвөн орж иржээ. Ар Монгол байхдаа ардын засагт баригдаж, асуугдаж, ээж хагдаж, тэрч байтугай тэнсэн ял сонсч авсан тухай түүхэн баримтад өгүүлсэн байна. Тагнуулын ерөнхий газрын архивд байгаа баримтанд Дэлгэн хутагтыг тухайн үеийн дотоодыг хамгаалах газрын эсэргүүцсэн тагнах хэлтсийн дарга Донор 1930 оны 5 дугаар сарын 11-нд нууц ажилтнаар илсүүлж 1931 оны 2 дугаар сарын 26-нд өвөр Монгол руу тусгай даалгавартайгаар гаргасан хэмээн тэмдэглэгдэжээ. Осоо ярьж байгаагаар бол нэг ороод одоо шөнжөнгөөд ерөөсөн Дэлгэн хутагтыг дайлцайлж байгаа ингээд одоо ерөөсөө бөөн хөл хөдөлгөөн болсон гэж байна Улаанбаатарт. За ингээд тэр хүнийг одоо өмнө говийн чиглэлээр хэл давуулсан. Дэлгэн хутагтулд манай аав ээж хэлдэг өөр зөвхөн нэг лам Монголоос гараад явсантай биш. Ер нь тусгай даалгавартай Монголын тусгай тогтнолыг тухайн үед Япон, Америкаар хүлээн зөвшөөрөх тийм үүрэгтэй хүн байсан гэж хэлдэг. Одоо яг өнөөдөр бас түүхийн архивын бичгийг харж үзэх юм бол ер нь тийм үүргийг гүйцэтгэж явчихсан. 61 оноос өмнө Монгол улсыг нүүб дэлсүүлэхийн тулд асар их зүтгсэн хүн байдаг. Дэлгэн хутагт чинь тэл хамаамаа гэж шүтлэгтэй том хийж байгуул. Энд нутаг орныхоо хүмүүсүүдийг тэнд тохиолдгоо. Тэгээд цааш яваад Хятад одоо том херэн шүснэ хийж байгуул. Тэгээ явж байгаад Америкт очиж байгуул. Энэ үед их мандаг хүн. Хоёр төрдөө нүүлтээ яваагаар бодоход энэ үед төр засагт өөргөө итгэж явсны бол үнэн юм а гэдэг нь ойлгогдмаар байдаг. Дэлгэн хутагтын жишээгээр даваад үзэхэд бол Монгол улсын тусгай тогтнолын төлөө их ажил хийсэн хүнд тооцогдно гэж би ингэж боддог.
тэр одоо нэгдсэн үндэсний байгууллагт Монгол улсыг хэлээд эсэж орж яхад тэр дотор уйлаад сууж яасан гэж ингэж хэлдэг. Тийм хүн яагаад энэ их орны эсрэг байсан бай таархав те. Тийм учраас бол энэ гүтгэлгийг бол бид 21-р зуунд мартах учиртай. Манай өөр өмнө говийн энэ Жамбал доржгийн лам байсан юм. Жамбал доржгоо яванд нэтэн жилийн өмнө манайд бурхан байсан юм. 102 наслаа. Жамбал доржгоо насаараа багштай явсан аахгүй. Жамбал доржгоо ярьж байгаа аахгүй. Манай багш маань өглөө болгон босгохтон үндийнхээс өмнө яг ширээн дээр нэг мааны хурал байдаг юм. Мааны хурлаа эргүүлээд орон нутгтаа залбирч Монголын ард түмнийг сайн байцгаа Монголын орон нутаг сайн хүчээсэ гэж залбирч бадаж хамгийн түрүүн тэр санал төрсөн. Судалтай, эрдэмтэй, номтой бүх одоо эрдэм номыг бол дүүргэсэн. Одоо талын одоо тийм сайхан эрдэмтэй ус байсан. Монгол бичиг одоо мэдэн одоо төвд мөв тэгээд ер нь Америк хэлтэй тийм ус байлаа шүү дээ. Тийм л одоо их мундаг олон талын эрдэмтэй тийм хувилгаан хүмүүс байсан юм да. Одоо хувилгаан хүн гэдэг бол тийм л улсыг хэлэх ба. Тэгээд автогаз гээчин ирлээ. Хэлийн зэрэг үдсэж мэдгүй, зөөгүй мэдгүй ямар ч аюулгүй гараад. Айнөрөө үргэлж үрээд чинь хувилгаан багш талаа багш тэнд заларч ийсэн. Багшийн амгалан айлтах яа. Миний аав одоо шүлүүтийн хэд одоо хөргөн сүмэн дээр одоо шүлүүтийн хэдийн нам байсан. Шилүүтийн хийдийн маань хайлуулчихлаа. Хийдийн төөрнөөс гом сахиусаа залаад шууд наашаа ирлээ. Багштай болгоо. Ламаагамбо ирмэтлээ тагныг өгөөж авсууч. Тагсагсамжаа дамжиж нэм малээс илэршихгүй бооломоо ирмэтлээ тагныг өгөөж авсууч. Зэн дамдраа зөвлөлээд дорн гэрвэрээд хурлаа хийгээд ингээд Монголын шишин болдог гэдсэрэггүй. Манай энэ одоо гандагийн хажууд дасчин бэл дацсан гэж чөөрийн хамгийн одоо гайхамшигтай философийн дацсан. Тэр дацсан хаагдах өдөр дэл хотогт очирдаар намтан гэдэг хүрээ рүү хараад дасаг аваад ингээд чөөрийн дацсан эхэлж байсан. Тэгээд чөөр дацсангууд нь урд талд нээгдэж байсан. Яг энийг хаагдах. Энэ бол юу гэхтэй зэрэг Монголын шишнийг таслаагүй юм аа. 3 дугаар дэлгэрт үргэлжилж байгаа гэж ингэж өвчүүд ярьдаг байсан. Баруун сондөд хатар огшон тэнд төвлөрөд хоёр дуган бариад ороод зэцэлэмнэр онхор дүүрэн айл. Тэгээд нэг одоход нэг 200-аар 300-аар там байсан баха. Дандаа эдэмтэй сайжуу зөвлөсөн тийм юм. 1930-ад оны ихээр Монгол Хятад хоёр улсын хооронд хэлийн хатуу шугам байсангүй. Иймээс эндээс дөрвөсдийн эхний хэсэг нь үндсэндээ нутаг сэлгэж байгаа юм шиг л ямар ч саадгүй гарч отсон байдаг. Дөрвөөд очсон газар нь ч бас дундад иргэн улсын зах хязгаар байсан болоод ч тэрөө тогтсон засаг захиргааны нэгж гэж бараг байхгүй эл хул орон байжээ. Манай аав тэтгэж одоо явж гацаач жиж ирдэг байсан байгаа. Тэгээд энд ч яваад очиж тэр ямар шийдвэр гэж бодож тэмцээс очиж будаа гол ирдэг. Энд явж байгаа арис нэг юм юм тийч очиж зараад хэдийн хамгаалсан юуч байдаг. Тэгээ явдаг учраас хатууд хамаагүй яваад орчдөг. Буцаад ирдэг тийм байсан. Тэр мат гэж бодлооч. Тэгээд сайхан газар байсан. Гацад захиргаа болоод байхгүй тэнд. Гацад Монголтой тийм л газар байсан да. Тэнд байгаа тэр лайстаж. Готер тэгээд нүдэ тэр нутагт байсангүй. Тэгээд тэр модаар байсангүй. Тэрээс ковтны тийм болоод байхгүй. Дураараа явж ийдэг. Тийм юм байсан. Зүхтааж нүүдлэн ирсэн ч дөргорон эн тентгүй бие биенээ бараадан буусан монголчуудын
халахын домох тодогт Дэлба худагт Жамсран зам нэгтгэн зохион байгуулж Дэлбагийн хошуу хэмээх засаг захиргааны нэгжийг Өвөр Монголд байгуулжээ. Тэр үед бол яг одоо манай сайхан хувилгаад худагт нар байлаа. Ялуу худагт одоо очирдар багшийн хамт тэр хүмүүсийн одоо удирдлагын дор явж одоо их одоо энэ ашаа хошуу, дундээ хошуу, дархан байдлын хошуу, тэгэл зүүн баруун сүнд гэл одоо ингэж явж байсан. Дундад иргэн улсын харьяад Өвөр Монголд ар монголчуудын захиргааг байгуулад буддын шашны үүлийг үргэлжлүүлнэ гэдэг тун жийдрээтэй үйл. Чухам тиймийн учир Дэлб хутагт тухайн үед нэгэн зэрэг Өвөр Монголын захирагч Дэнчиг Дон руу 14-р Далай лам Данзан Жамц Хятадын засгийн газрын тэргүүн Чан Кайши гэсэн Монгол төвд Хятадын 3 гол удирдагчдын урвуулангийнх нь зөвлөгчийн албыг давхар хашиж явсан байх юм аа. Тэгэхээр энэ Дэлб хотогт бол энэ хошуунтай бол байнга байх тийм болцоо байхтай байсан. Очирдар хувилгаан бол одоо хошууныхаа ард түмэнг одоо эрүүл мэнд, сургууль, соёл, боловсрол за одоо нэгэнт одоо харийн нутагт байгаа юм чинь бас ард түмнийхэн сэтгэл санааг өргөх одоо энэ юунд өөрийнхөө бүх үйл ажиллагааг бол зориулсан байдгийн. (1970-аад онд Алс олын энтгэг орноос эх орноо зорин буцан ирсэн 2 Монгол айлын урт нүүдлийн жимийг Украин хөөсөөр 1930 онд тулж ирэхэд тэдэнтэй адил нутгаасаа дөрвсөн 47 мянган монголчуудын ээдрээд хувь зээний түүхийг сөхөхөөс аргагүй хүрв. Оюун санааны удирдагчид нь болох худагт хувилгаадууд нь цаазын ялаас дайжин гарч одоход гайхан өмсөн олон гарцаагүй даган нүүдлэхтэй цаашид хэрхэх тавилан даанч төсөөлөөгүй байлаа. Тэдний зарим нь дээрмийн хөл дүрдэж, зарим нь дээдсэн ивэлд багтаж, зарим нь хилмигдэн зовж, зарим нь илгэн саднаасаа үрд хагцжээ. Тэдний түүхийг хавд аржээ, бичсэнгүй. Улсын шалтгаантай тэдний түүхийг хинч судалсангүй, мартжээ. Бүгд тодорхойгүй бас байгаа. Тэднийг бүхэлд нь дөрв гэсэл гэжээ. Хэдэн урагч нөхдүүд гэж бичдэг. Тэд цөөрсөөр тэдэнтэй цуг түүх мартагдсан. Түүхэнд бол дурсгаасаа дурсахгүй их байсан. Жин мөрөн бүдгэрсэн жирийн бус энэ үйл явдлын үргэлжлэл түүхийг удаахгүйгээр өгүүлэх болно. Дөрвөслийн жимээр нэгдүгээр бүлэг төгсөв. цагтаараад нутагтаагүйгээ хүлэгэминдээ ожоо сарруултаагаа ойлаг дүүлсэн садаминдээ цагтаа ирээд зүгэлж буц
гарахад нүдмэстэй тасаарсан тоонот миндэ сургадаач сургадаад үгүйгээд юугаад үлцэн сатам миндэ Нямбай мал сүргэн өсгөж чаддаг тийм л хүмүүсүүд 3 дугаарт нь юу гэхээр Чингисийн удам биднуудыг олон зууны турш чиглүүл зүглүүд ирсэн тэдгээр одоо бидний удирдж ирсэн улсыг устгахыг хүссэн да. Коммунизм тэр таарахгүй юм. Ер нь одоо ийм юм байх гэжтэй гэж бодохоор засаг ирсэлтэй. 1928 оны тэр Нарван 2 дугаар сарын 7 дугаар их хурлаар энэ Монголын үндэсний уламжлалт эх оронч үзэлтэй бүх энэ улс төрийн зүтгэлтнүүдийг улс төрийн нам улс төрийн өндөр албан тушаалуудаас зайлуулсан. Түүний оронд одоо Шижээ, Бадрах, Лаган гэх мэт олон тооны зүүн тэнгис нэрлэгдсэн юм залуучуудыг гаргаж ирсэн. Зүүнний нуглааны үед л энэ хар шар пятлуудыг ангийнх нь хувьд одоо хүнийх нь хувьд бие хүнийх нь хувьд юм устгах бодлого хэрэгжсэн юм байна. Энэ тусгай комиссууд байгуулал тэгээ хөрөнгийн нураагаад ямар нэгэн одоо улс төр юм уу эрүүгийн хэрэгт холбогдуулж одоо устгах юм ажиллагаа явагдсан. Мянга 1932 онд 5100 хүнийг төвийн шоронд багтааж ядан чигсэн байлаа. Баривчилгаа гэдэг бараг жирийн үзэгдэл болж улс төрийн олон зохиомл хэрэгүүд үүсч хүнийг цаазлах нь мал заазлахаас хялбархан болж лам нар хэдэн зуугаараа буудан хороогдож эхлэв. Цаг тур ийхүү цамнан ноцох талын төмөр мэд юу юугүй нөмрөн өмжээ. Тэр манай одоо тэр амрын теорийн одоо тэнд алтан цайгийн тал гэж үү тэнд одоо лам нар чавч тэнд тэгвэл дугуйдаа шаарлаа суулгад дугуй шарын харагддаг байсан гэж тэр зардаг лам нар байсан байл. Тэгээд хоёр том хар юмны стирэл аваад явцдаг юу ч байсан тэр машинаар л очиж явцдаг байсан шүү. Их голын хэдгээ цагаан гээд байсан одоо бүгд номуудаар нураагаад их голын усан тавиал ингээл талаар нэг ном хөлөрж исэн гэж ярьдیں۔ Манайхан өгсчүүл. Тэгээд ингээд ирэхээр хүн чинь их нутагсаа дайж айж одоо тэгэл одоо илэрхий лам хувраг том баянуудын барьж аваад нядлаад байхаар ч одоо хүн зугтахаас явах үү. Айл өрхөөрхөн бурхан шүтэнтэй байхыг хориглосон номсууд одоо гүрэм хийлхийг хориглож ийсэн хүрээ хийдийг аж ахуйч ясаас татвар их хэмжээгээр авдаг болсон. Ламнараас татвар авдаг болсон. Одоо насан турш ламнараас нь 30 чинь. Where the three families lived for a number of years. Массури. Энэ бол Монголоос нүүдэлэн ирсэн айл өрхүүдийн хувьд Америк руу явах, эх орон руугаа буцах гэсэн хоёр том нүүдлийн шийдэл хүссэн хот юм. Очирдар хувилгаан өмнөх нь Дэлв хотогтын мөрөөр Америкийг зорьсон байсан бол Монголоос ирсэн Чанарав Данзанхүү нарын гэр бүл 1970 оны ихэр эх орноо зорин орсон юм.
40 жилийн турш ээж илгэн сатантайгаа уулзалгүй санаж мөрөөдсөн тэднийг Монгол орон хэрхэн хүлээж авсан бол Mongolia and how would their family members welcome them? Why did these Ерөөс алс сулын Монгол нутгаас тэд анхнаасаа яагаад хайртай аав ээж, ах дүүс төрж өссөн эх орноо орхин нүүх болов? And their homeland. Дөрвөлсгийн химээр Монгол оронд 1930-аад оны үед өрнөсөн дөрвөн хөдөлгөөн болон түүний томоохон төлөөлөгчдийн нэг болох Очир дарь хувилгааны түүхийг энэхүү кинонд өгүүлнэ. Нэгдүгээр бүлэг учир шалтгаан. (1970-аад онд алс улын энтхэг орноос эх орноо зорин буцаж ирсэн чанар буйх, данзан хүүгийнх гэх хоёр монгол айл бол 1930-аад онд эх орноо орхин дөрвөн гарсан 15 мянган айл өрхийн хоёр нь байлаа. Мөрөн бус тоогоор нийт 47 мянга орчим хүн өсөд төрсөн нутгаа орхин дөрвөн одсон байдаг ч тэдний түүх өдгөө хүртэх Монголын түүх бичлэгт томтой зэгцтэйгээр нэгж дурддагдсангүй. За 1954 оноос 2003 он хүртэл хэвлэгдсэн Монгол улсын албан ёсны тэрийн 5 удаагийн түүхийн хэвлэлд бол энэ хэрэгс дурдаагүй байдаг нь улс төрийн шалтгаантай 3 онд хэвлэгдсэн Монгол улсын тэрийн албан ёсны түүх 5 бод зохиол байгаа. Энд бол энэ нэг асуудал байхгүй. Одоо нэг зүйл орхио бичсэн байхгүй. Чимээгүй өнгөрсөн байдаг. 20 дугаар зууны Монголын түүхэнд одоо тохиолсон Бүгд найрамдах энэтхэг улс Масури хот 1970 он. 1930 онд Монгол улсаас дөрвөн гарсан Очир дарь хувилгаан болон Чанарвын гэрүүлийн амьдарч байсан байр. Данзан хүүгийнхэнд манайхтай хамт буцахгүй дэг. Би Монголд очиж хоронд орно. Эсвэл алуулна гэд халгаахгүй нэг. Аргагүй дайхоо. Тэврээ дугтах аав ээж ах дүү байх биш. Очиж үзээгүй орноос эмээх нь аргагүй штэ. Одоо тэгэд яалтай хөө. I remember one Mongolian family. Гэргийн төвд нэг монгол айлыг би тоод санаж байна. Тэд Монгол руу буцах тухай ярьж эхлэхэд эхнэр нь Монголын коммунистуудаас эмээж тийшээ явахгүй гэж маргаад тэгээд тэд нар над дээр ирж асууж байсан. Ер нь энд байсан цөөхөн монгол айлууд тухайн үед надтай холбоотой тулгамдсан асуудлаа ирж ярилцдаг, санаа оноогоо хуваалцдаг байсан. And what they happened, I don't know. Энэтхэг улс Калимпон хот. Бид нар нэлээ том болоод 14-5-тай болонгуудаа бас санаа нь зовж исэн байна лээ. Яг л Монгол хүн чинь Монголда байх ёстой гадаад хүнтэй суулгахгүй тул маш их хисээгээр ерөн Монголд очоод эднэрийг тэнд хүнтэй суулгая гэж тийм бодолтой байсан. Бас сонин тохиолдолд гурван айл нэг нь бол Америкт бол гараад явсан. Дараагийн ээлж нь бид нар байсан. Дараагийн ээлж нь цог дэлгэрийн гэрийнхэн байсан. Бид нар бүгдээрээ одоо Америкт явна гэсэн тийм өргөдлөө өгсөн, виза өгсөн. Гэтэл ардын хуралд элчин сайдаар дамжуулж Монголд эргэж очие гэж хэлэхэд яг тэр Америкийн виз бүтсэн, Монголоос гэсэн хариу ирсэн. Тэгээд хоёр сонголт. Монголд явах уу, Америк явах уу?
Well, this is the town of Missouri. Гэсэн чиглэл нь бол хувьсгалыг Азад экспортлох явдал байл. Тэгэхээр Монголоор дамжуулаад Хятадаар дамжуулаад зүүн өмнөд Аз бүхэлдээ гэсэн ийм стратегийн төлөвлөгөө боловсруулад энэ одоо социалист хувьсгалыг өрнүүлэх ийм бодлого хэрэгжүүлж байсан л да. Монголын одоо хөрш болох одоо дундад иргэн улс уу Хятадд бол төдийлөн бас нөхцөл байдал бол сайнгүй байсан. Цэргийн эрхтнүүдийн одоо дарангуулалт тогтчихсан байсан. За ер нь бол Манчин гүрний нуруу онсны дараа Хятадын ерөнхийлөгч Иваншка бол одоо манай баруун Монголыг Шинжааны нутагтай нийлүүлээд ийм засаг захиргааны тусгай нэгж байгуулах гэсэн энэ бодлогыг бол бүр 1912 оноос бол идэвхтэй явуулж ирсэн байна. 1915 оны Хяактын гэрээгээр бол юу гэж утсан бэхтэй зэрэг баруун Монгол одоо тэр Байтугдын орчныг цагаан түнхүү гэдэг газар хүртэл одоо Шинжаанд нэгтгэх гэж одоо их зүтгэсэн. Улсын хилээс дотогшуулаад 140 км-ийн гүнд байгаа. Тийм гэсэн газрыг Шинжаанд нийлүүлнэ гэж одоо ингэж Гятын тал бол олон жил ингэж эрмэлж байсан. Хой талд нь улаан хувьсгалыг улааран хэрэгжүүлэхээр зүтгэсэн коммунистууд уур талд нь Монгол улсыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн эзэлж эрхшээлдээ оруулахаар шулуутсан цэргийн эрхтнүүд. Аль алийнх нь арга башир буулт хатуу байсан үе. Богд талд гэсэн 24 оны хууль гарснаас хойш бол хамаг ямиг ингэж одоо бодлуулсан, бужигнуулсан, хооронд нь нэвцүүлэхгүй болгосон. Үндэсний ардчилсан шин чанартай зорилтуудыг өгөөхийг тэдний одоо зорилго чиглэлийг хувьсгалжуулах социалист чиг баримжаатай болгох юм шахалтуудыг үжтэй хийж исэн. Тэгээ энийг нь ямар нэгэн байдлаар хүлээж аваагүй Монголын нөхцөл таарч тохирохгүй бидний одоо онцлог өөр гэдгийг илэрхийлж исэн хүмүүсийг улс төрийн давтсангаа шахах ажлыг бол 26 оноос эрчимтэй явуулсан. Коммунизм бол ганцхан коммунизм тэр Маркс, Энгельс, Ленин заасан, Сталин заасан тэрнийг л ганцхан чанга хүн ингэж үзээд бусдыг бүгдээринг нь худлаа гэж үздэг. Нэгдүгээр, хоёрдугаар тэрнийг устгах хэрэгтэй гэж ингэж. Тийм учраас гурван имийг хөнөөсөн шүү дээ. Нэгдүгээр нь бол нам хаврагуудыг хувилгаа татах тэр эрдэмтэй боловсролтой сэхэтнүүдийн. Хоёрдугаар баячуудыг. Тэгэхээр тэр баян хүн гэдэг бол өөртөө хөөхөн тийм амьдралтай тийм ажилсаг. Олон одоо эдрээтэй одоо судалгаа шаардж байгаа дахин эргэж харж, дахин эргэцүүлэх ийм олон сэдвүүд байдаг л да. За үүний нэг нь бол энэ 1920-ад оны сүүл үе, 30-ад оны ихэнх үед бол эх орноо орхиж гадагш нүүдлэн утсан ийм үүний тухай холбоотой асуудал юм байна. Одоогийн Дорнод аймгийн халах голсон буюу тэр үед нь хөлөм бойр нураас одоо Ховд аймгийн Булган сум, Баян Улиг аймгийн Булган сум хүртэлгийн Монголын зүүн өмнө баруун өмнө захаар нутагт ийсэн айл өрхүүдээс бол урагшаа барга руу, цахар руу, өвөр Монгол руу, дээд Монгол руу, Хөхнуур руу, Шинжаан руу дөрвсөн тийм бол нэлээд гарч ирсэн. Монгол орны өмнөд хилийн дагуу өргөн зур сар өрнсөн энэ дөрвөн хөдөлгөөн эд хүчээ авч байсан 1930 онд Монгол улсын нийт хүн ам 600 мянган гаруй байжээ. 2 жилийн дотор 600 мянган хүн амаас 47 мянган гаруй нь их нутгаа алгуугаа орхин самдуу мэндүү хилт авч одсон байх юм а. Учир шалтгааныг угахгүй орхиж боломгүй энэ их дөрвөлд чухам юунаас болов? Юуны өмнө энэ үйл явдал маань одоо дэлхийн улс төрийн нөхцөл байдал, за бүс нутагт болж байгаа үйл явдал, за мөн дээрээс нь одоо хоёр хөрш оронд болж байгаа үйл явдалтай салшгүй холбоотой. Тэгээ 1920-ад оны үеэс эхлээд монголчуудын нэг гол явуулж ирсэн чиглэл нь энэ өмнөд Монголоо нэгтгэх асуудлыг бас хүчтэй тавьж ирсэн. За энэ чиглэлээр одоо Монгол Ардын намын дугаарны дарга Дамбад орж тэргүүт олон хүмүүс тодорхой ажлууд хийж ирсэн байдаг. Энэ нь комментэр нь болон зөвлөлтийн энэ большевик намын удирдлагын алс дорнодын бодлоготой зөрчилдсөн. Монгол бол одоо цэрэг улс төрийн одоо чухал ач холбогдолтой бол одоо энэ бус нутаг. Дээрээс нь одоо
газар зүйн хувьд бол одоо тийм чухал ач холбогдолтой, байгаль одоо эдийн засгийн хувьд бол одоо бас мөн адил одоо чухал ач холбогдолтой ийм бүснүүд байгаамаа гэж одоо тухайн зүйл орсуулсан удирдлага одоо намын одоо эрхлэх хүмүүс бол гэж бол үзсэн байгаа. Коминтерны болон зөвлөлт холбоот улсын энэ гадаад бодлогын